Мэдээ үргэлжилж байна. 3 охины аав Эрдэнэ болгон бие хэлнэ хүүхдийн дуун дээр Монгол бүжиг дэглэжээ. Ингээд тэрхүү бүжгийн огттой зааж гэр бүлэрээ бүжиг үжиглэх болсон байна. За түүгээр зогсохгүй бүжгийн охиныхаа ангийнхан болон цаашлаад сургуулиудад үн төлбөргүй заахаар төлөвлөжээ. Гурван охины аав Эрдэнэ болгон 2016 онд жүжигчний мэргэжлээр төгсөж байсан ч мэргэжлээрээ огт ажиллалгүй зовлон төрлийн ажил хуваараа хийж ирсэн байна. Энэ хугацаанд тэрээр өөрийгөө Монгол бүжиг бүжиглэж чадна гэдгийг ч бүрэн дүүрэн мэдээгүй байсан гэлээ. Гэвч дотор мэдрэмжийн түүнийг урлаг. Тэр дундаа Монгол бүжигтэй амьдралаа холбоход хүргэжээ. Ингээд Монгол зон сургалтын төвд багшлаад удааг байгаа гэсэн юм аа. Тэгээд яг сургалтаа нээснийхээ ар дээр энэ доон дээр ер нь бусад хүүхдүүдийг ч гэсэн урайлаад ингээд Монгол бүжгээр хийсэн нэг ч юу байхгүйсэн. Тэнгүүт нь нэг Монгол бүжгээр хийчихэл та гэн. Тэгээд хөдөлгөөнөө гаргаад 2 хүүхдээ зааж өгöd ер нь их богино хугацаанд тэр бүжиг ингээд бий болсон гэх юм уу. Яг Монгол бүжиг бүжиглэхэд бол бүр яг бүр ингээ өөр ирэхгүй ингээл бүр их ах амар огшдог. Бүр яг ингээл зүрх сэтгэл дотроосоо дүү маань тэгээд харнаа тэнд хурж болохгүй маань гэж дүүгээд болж чадал мэдчихсэн. Өмнө нь ер нь тэнд хурж болохгүй шүү гэдэг ер нь мэддэг байсан уу? Харин үгүй энэ дуу гарсан цааш. Яг энэ дүүгийнхаа сурсан дууг дуун дээр Монгол бүжиг дэглээд бүжигсэн ч юм. Гоё санагдсан. Яг Монгол дуун дээр л Монгол бүжиглдэг гэж боддог байсан. Чи том болоо ямар хүн? Би айдалч юм бол. Эхлээд би ингээл зөө суглал ойсон чинь надад амар гоё санагдаад амар гоё мэдрэмж төрөхөөр нь би айдалч юм бол гэж бодсон. Яг саяны энэ би хэлэн дуугаа өшөө ингээд нөгөө сургуулиудын ялангуяа нөгөө бага ангиудад яг нөгөө үнгүй заахаар ингээд төлөвлөж байгаа. Хүүхдүүдэд яг өрөөлээд 1-5 дугаар ангийн хооронд. Тэгээд эхний ээлжинд одоо яг нэг охиныхон сургуулийн яг 4-р ангид Монгол бүжиг заагаад эхэлсэн байгаа. Багшд нь сургалтын албанд нь хүсэл тавиад тэг ингээд хичээлийнхэн дондор ингээд бүжиг заагаад эхэлсэн байгаа.